Христэд харьяалагдах уу? 7 дугаар бүлэг. Хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун шинэ болсон байна. 2 дугаар Коринт 5:17. Хүн заримдаа өөрийгөө Христэд итгэж эхэлсэн цаг хугацаа болон газар байршил, ил байдалд хүрсэн шалтгаан нөхцлөө нарийн санахгүй байж болох юм. Гэвч энэ тэрээр хуучин янзандаа үлдсэн хэрэг биш ээ. Христ Никодемд хандан: салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч салхийг хаанаас ирж хааш оддгийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг хэмээн айлтжээ. Иохан 3:8. Бурхны сүнс хүний зүрхэнд нөлөөлөх нь салхины үлээлттэй агаар нэгэн байдаг. Бид салхийг нүдэрээс харж салхи буйг мэдэрдэг. Хүний нүднээ үл үзэгдэх сэргэн оргилсон сүнслэг хүч шинэ амьдралын их усүрийг тавьж Бурхны дүрээр шинэ хүнийг бүтээдэг юм. Сүнс үл мэдэгдэн чимээгүйхэн үйлчлэх авч түүний өршим нүднээ илэрхий тусна. Хэрэв хүний сэтгэл зүрх Бурхны сүнсээр шинчлэгдсэн бол тэр нь амьдралд заавал илэрнэ. Өөрийгөө өөрчлөн Бурхантай ий зүйд хүрэхийн тулд бид дан ганцаар юу ч хийж чадахгүй. Бид өөрсдөө юм уу өөрсдийнхөө сайн үлсдэж мөн найдах ёсгүй. Харин Бурхны ивэл бидний дотор оршин байвал тэр нь анзаарагдaltaгүй үлдэн гэж үгүй билээ. Бидний зам байдал, дадал заншил, ажил төрөлд огцом өөрчлөлт гарна. Тэр өөрчлөлтөөр хүмүүс урдын хийгээд шинэ амьдралын хооронд эрс ялгаа гарсныг олж хардаг. Хүний зан чанар нь санамсаргүй үйлдсэн сайн юм уу эсвэл муу үйл хэрэгээр бус. Харин аливаа юмыг ярьж хийж заншилсан ерөнхий чиг хандлагаар тодорхойлогдно. Хүний зам байдал Христийн шинжлэгч хүчний нөлөөгүйгээр өнгөн дээрээ аятайхан харагдаж болох. Эргэн тойрныхоо хүмүүст нөлөө үзүүлж бүх нийтийн хүндэтгэлийг хүлээх хүсэл эрмэлзлийн үүднээс бид биеэ зөв авч явахыг хичээж болох юм аа. Хувийнхаа нэр төрийг эрхэмлэх явдал элдв хорлонтой муу хэрэг хийхээс татгалзахад хүргэнэ. Тэрч байтугай хуваа хичээсэн хүн өглөг буян үйлдэхэнч бий. Тэгвэл бид буян нүгэл хоёрын альных нь талд байгаагаа яаж мэдэх вэ? Бидний зүрх сэтгэл хэнд харьяалагдж байна вэ? Бидний бодол санааг хэн удирдах байна вэ? Бид хэний тухай ярих дуртайсан билээ? Бид хамгийн зөөлөн сайхан сэтгэлээ хэнд илэрхийлж хүч чадлаа хэнд зориулдаг вэ? Хэрэв бид Христийн хэн юм бол түүний тухай бодгол бидэнд юу юунаас илүү эрхэм сайхан байх учиртай. Бид түүнд өөрсдийгөө бас байгаа бүхнээ зориулдаг. Бид түүний дүрийг тусгаж түүний ариун сүнсийг боджуулан түүний хүслийг биелүүлж түүнд бүхий л талаар найр тавих хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг. Христ Есүсийн доторх шинэ бүтээл болсон хүн бүхэн хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал зэрэг ариун сүнсний бүхий л үр шимийг хүртэнэ. Галаад 5:22-23. Ийм хүмүүс урдын дур тачаалдаа дахин автахгүй. Харин Бурхны хүүд итгэснээр түүний зам байдлыг тусган түүнтэй адилхан ариун болохын тулд сэтгэлээ хариуцгаж түүний зам мөрөөр замна. Тэд урд үзэн яддаг байснаа таашааж харин таашаадаг байснаа үзэн ядах билээ. Бардам замтай бие тоосон хүмүүс үр зөөлөн номхон төлөв дарам төвчээр хүлээцтэй болж сүржигнүр дээрэнгүй хүмүүс буур сууртай даруухан замтай болно. Аригчид балгахаа, завхаарагчид самуурхаа болно. Хорвоогийн зан заншил таашаал сонирхлыг огоорно. Христэд итгэгчид альва гадна талын үзэмд чимэглэлд хуурдах бус. Харин Бурхны өмнө асар үнэтэй болох дүлгөөн болон даруй сүнсний мөхөсгүй чанараар чимсэн зүрхний нуугдмал хүн болохыг эрмэлзэх учиртайч. 1-р Петр 3:3-4. Хэрэв гимснийхаа дараа засрахгүй бол түүнийг чин сэтгэлийн гимшил гэж үзэж болохгүй. Нүгэлт хүн барьцаалснаа эргүүлж өгөөд хулгааснаа буцааж тушаагаад нүглээ намжлаад Бурхан болон ойр дотны хүмүүсээ инэрч хайрлаж эхэлсэн цагтаа үхлээс амьдрал шилжлээ гэж баттай бодож болно. Бид өөрсдийн төөрөгдөл нүгэл хилэнцгийг ухаарч Христ рүү дөхөж очиод түүний өршөөл ивэлийг бүртгэхэд
Бидний зүрх сэтгэл хайр инэрлээр бялхдаг. Христийн буулга зөөлөн учраас ямар ч дарамт хүнд хүчирмэд санагдахгүй. Хүлээсэн үүрэг баяр баясгалан болж хүчин зүтгэх явдал жаргал цэнгэл болж хувирна. Урд харанхуй байсан замыг зөвхт ёсны нарны туяаг гээвүүлнэ. Христийн зан төрхийн эрхэм сайн чанар нь түүний дагалдагчдад илэрдэг. Есүс Бурхны хүслийг дуртаяа биелүүлдэг. Эзнийг хайрлах хайр, түүнийг алдаршуулах чин хүсэл Есүсийг тэтгэж байсан юм аа. Хайр инрэл Христийн бүхий л үйл хэргийг гойд эрхэмсэх сайхан дур булаан болгож байсан. Хайр Бурханаас ихтэй бүлгүү. Хайр инрэл болбоос зөвхөн Христийн төлөө лугших зүрхнээл бий болох учиртай. Эхлээд тэр биднийг хайрлсан тул бид хайрлагддаг юм. 1-р Иохан 4:19. Бурхны ивэлээр шинжлэгдсэн зүрхэнд хайр инрэл хөдөлгөгч хүчин болж өгдөг. Тэрхүү хайр зан төлөвийг өөрчилж, хүсэл цэхээрлийг жолоодож, дур тачаалыг зогсоон барьж, үш хонзонг номготгож, сэрэл мэдрэхүйг өөд татахавай. Зүрхнээ орших энэ хайр хүнийг аз жаргалтай болгож, орчин тойрныхондоо өөдрөг сайхан нөлөө үзүүл. Бурхны үрс болон ялангуяа түүний ивэл дүнгэж багтаж эхлэж байгаа хүмүүст сэрэмжилбэл зохих хоёр аюул байна. 1-р дээр нэгэнд өгүүлсэнчлэн дан ганц өөрийнхөө хичээл зүтгэлээр Бурхантай эв зүгээ ололцож болно гэж бодож болохгүй. Хуулийг махчлан сагснаар ариусалд хүрхийг эрмэлзэгчд байнга бүтлгүүддэг. Христгүйгээр хүний хийж буй юм бүхэн хар амиа хичээх үзэл нүгэл хилэнцээр бузардсан байдаг. Итгэл бишрлээр дамжуулан авч буй Христийн ивэл хишгэл биднийг ариусгаж чадна. Үүний эсрэг бөгөөд дутхгүй аюултай нэгэнд хүрэгдэл бол Христэд итгэх итгэл нь хүнийг Бурхны хуулийг дагаж мөрдөх шаардлагаас чөлөөлдөг зөвхөн итгэл бишрлээр Христийн ивэлийг хүртэж байгаа болохоор бидний үйл хэрэг, бидний авралт ямар ч хамаагүй мэтээр үздэг явдал юм. Гэвч хуулийг дуулууртаа сахин гэдэг бол шаардлагыг зүгээр нэг ёс төдий биелүүлж байгаа хэрэг биш. Харин хайр инэрлэр хүчин зүтгэж буй явдал юм. Бурхны хууль бол түүний тэнгэрлэг шин чанарын илэрхийлэл юм. Энэ хууль хайр инэрлийн агуу их зарчмын биелэлт мөн. Тийм учраас тэнгэр хийгээд газар дээрх Бурхны засаглалын үндэс болж өгдөг юм. Хэрв бидний дотор Бурхан луга төс байдал бий болж, хэрв бидний сэтгэлд түүний хайр оршиж байвал Бурхны хуулийг биелүүлэх нь жам ёсны хэрэг болохгүй гэж юу? Хайр хүний зүрхийг эзэмдэж, хүн өөрийг нь бүтээсэн Бурхны дүрээр шинжлэгдсэн цагт түүний хувьд шин гэрээний амлалт биелнэ гэсэн үг. Би өөрийн хуулиудыг тэдний зүрхэнд тавина. Би тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ гэжээ. Еврей 10:16. Хэрв хууль сэтгэл зүрхэнд бичигдсэн бол тэр нь амьдралд нөлөө үзүүлэхгүй гэж юу? Хайр хүндэтгэлтэйгээр бусдад үйлчлэн дуулууртай байх нь Христэд харьяалагдаж буй шинж лавтай юм уу? Сударт өгүүлсэнчлэн түүний тушаалуудыг сахих нь Бурхны хайр мөн. Түүний тушаалуудыг сахихгүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй гэжээ. 1-р Иохан 5:3, 2:4. Итгэл бол хүнийг дуулууртай байхаас чөлөөлөхгүй. Харин ч бид итгэл бишрлэр дамжин дуулууртай байхын хүчийг өгөгч Христийн ивэлд багтдаг. Дуулууртай байснаар бид аврагдахгүй. Учир нь бид авралыг Бурханд итгэсний бэлэг болгон зүгээр авдаг. Гэвч дуулууртай байх нь итгэл бишрлийн үр шим юм. Нүглүүдийг зайлуулахын тулд тэр үзэгдсэн гэдгийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. Түүний дотор байгч хинч нүгэл үйлддэггүй. Нүгэл үйлддэг хэн нь ч түүнийг үзээгүй, мэдээгүй. Энэ бол жинхэнэ шалгуур мөн. 1-р Иохан 3:5-6. Хэрэг бид Христ дотор байж Бурхны хайр бидэн дотор бат оршиж байгаа бол бидний бодол, сэтгэл, үйлдэл, эрмэлзэл Бурхны ариун хуулинд илэрхий байдаг түүний хүсэлтэд нийцнэ. Хүүхдүүдээ та нарыг хинч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нэг нь түүний зөвхт байгаачлан зөвхт байна. 1-р Иохан 3:7. Зөвхт ёсны хэмжүүр хэмээх хүн санаа олонд номлогдсон 10 тушаалаас бүрдсэн Бурхны ариун хууль мөн болгоо. Бурхныг дуулууртаа дагах үүргээс хүнийг чөлөөлдөг итгэл гэх чинь жинхэнэ итгэл биш. Харин өөртөө итгэх санаа хална. Учир нь нэгүүлсээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Гэвч итгэл нь хэрэг үүсгүй бол өөрөө өхмөл юм. Эфес 2:8,
Якоб 2:17. Есүс газар дэлхийд ирэхээс өмнө өөрийнхөө тухай Бурхан минь би таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны хууль миний зүрхэнд бий гэж хэлжээ. Дуулал 40:8. Хожим тэнгэрт өргөхийнхөө өмнөхөн ч тэр би эцгийнхээ тушаалыг сахиж түүний хайр дотор байдаг хэмээн тунхагласан. Иохан 15:10. Хэрэв бид түүний тушаалуудыг сахивал үүгээрээ бид түүнийг таньснаа мэднэ. Түүний дотор оршдог гэж ярьдаг нэгэн түүний хэрхэн явсанчлан өөрөө бас тийм явдаг байх ёстой. 1-р Иохан 2:3-6. Та нарыг өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлыг үлдээж Христ та нарын төлөө зовлон эдэлсэн билээ. 1-р Петр 2:21. Мөнхийн амьдралыг олж авах болцол нь огт өөрчлөгдөөгүй бөгөөд бидний өвөг дээдс нүгэлд унахаасаа өмнө Диваажинд байсан үеийнхтэй нэгэн адил ямагт Бурхны хуулинд бүрэн захирагдаж зөвхт ёсыг төгс төгөлдөр эзэмших явдал болоо. Хэрв мөнхийн амьдралыг ямар нэг баг шиг болцлоор өгнө гэсэнсэн бол энэ нь хамаг орчлонгийн сайн сайханд аюул занал учруулсан эцэс төгсгөлгүй гай зовлон таригч нүгэл хилэнцгийг мөгчүүлэх магадлал үүсгэж мэдгсэн билээ. Адам нүгэлд унахаасаа өмнө Бурхны хуулийг сахиснаар зөвхт зан чанараа улам төгөлдржүүлж чадах байсан. Гэвч тэр энэ замаар замнаагүй юу. Түүний үйлдэлсэн нүглээс болж бид гим нүглийн шин чанарыг залгамжлан авч өөрөө өөрсдийгөө зөвхт болгож чадхаа болжээ. Бид гим нүгэлдээ баригдсан учраас ариун хуулийг төгс төгөлдөр ёсчлон биелүүлж чадахгүй байгаа юм. Бидэнд Бурхны хуулийн шаардлагыг хангаж чадах үед өөрийн гэсэн зөвхт үзэл алга. Харин Христ бидэнд авралын замыг нээж өгсөн билээ. Тэр бидэнд тохиолддог шиг л шалгалт сорилт гим зэмийн дунд амьдарч асан хэдий ч түүний амьдрал гим нүгэлгүй байсан юм. Тэр бидний төлөө нас барсан бөгөөд биднийг нүгэл хилэнцээс чөлөөлж өөрийн зөвхт ёсыг бидэнд хайрлахыг хүсэж байна. Хэрв та нар өөрсдийгөө түүнд зориулж түүнийг аврагчаа хэмээн хүлээн авах юм бол хэдийгээр нүгэлтэй ч гэсэн түүний гавьяа зүтгэлийн ачаар та бүхэн зөвхт үзэлтэнд тооцогдож Христийн зан чанарыг олж авах болно. Бурхан та нарыг хизээч нүгэл үлдэж байгаагүй юм шиг л хүлээж авна. Түүгээрч барахгүй. Христ сэтгэл зүрхийг тань өөрчилнө. Та нар түүнд итгэсэн болохоор тэр та нарын зүрхэнд шингэнэ. Та нар итгэл бишрлээрээ дамжуулан Христтэй холбоо тогтоож өөрийнхөө хүслийг түүнд үргэлж захируулж байх нь чухал. Тэгж чадаж гинэн тэр өөрийнхөө таалал сойрхолоор та нарын хүсэл үйлдэлийг зохицуулна. Ийм учраас та бүхэн идүүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө тушаасан Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм гэж зоригтой хэлж болно. Галаад 2:20. Есүс шав нартаа яригч бол та нар бус. Та нарын дотор яригч эцгийн тань сүнс юм хэмээн альджээ. Матай 10:20. Чухам тэрл үед та нарын дотор үйлдэгч Христтэй хамт та нар мөнхөө сүнсний илэрхийлэл болж зөвхт ёс хийгээд итгэл бишрэлийн сайн үйлийг бүтээж чадна. Ингэхлээр бид өөрсдөд маань магтаад сайрхаад байхаар юм юу ч алга. Өөрийгөө өргөмжлөх өчүүхэнч үндэслэл байхгүй юм байна. Цорын ганц найдлага бол Христийн бидэнд шингээж байгаа зөвхт ёс. Түүний ариун сүнс биднээр дамжуулан үйлчилсэний үр дүн болох тэрхүү зөвхт ёс юм аа. Итгэл бишрэлийн тухай эргцүүлэн бодохдоо доор дурдсан нэгэн зүйлийг анхаарах нь чухал. Маргашгүй илэрхий баримтыг хүлээн авч итгэн гэдэг бол жинхэнэ итгэгчийн шинж хараахан биш. Хамгаас хүчит Бурхны бодит оршихуй түүний сургаалын үнэн зөв баримтуудыг сатан болоод муу ёрийн сүнсч өгөөсгөж үлж чадна. Библи сударт өгүүлснээр чөтгөрүүд ч итгэдэг бөгөөд чичирдэг юм. Якоб 2:19. Гэвч энэ бол Бурхны биднээс хүлээж байгаа итгэл биш ээ. Жинхэнэ итгэл бишрэл нь хайр инэрлээр илэрч сэтгэл санааг ариусгана. Энэ бол Бурхны сургаалыг хүлээн зөвшөөрсөн хэрэг төдийгүй бас өөрийн хүслээ түүнд захируулж, түүнд татагдан дуулууртайгаар сэтгэл зүрхээ бүрэн зориулах явдал юм. Ийм итгэл хүнийг шинчилж, түүний дотор Бурхны дүрийг сэргээн. Итгэлгүйгээр хүн Бурхны хуулинд захирагдаж байгаа. Захирагдаж чадах ч үгүй байсан.
Одоо харин хүн ариун сургаал байрлаж дуулаачтай хамт таны хуулийг ямар их хайрлана вэ? Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгалд байдаг гэж эргцүүлэн баясах болов. Дуулал 119:97. Одоо уг хуулийн зөв шаардлага мах бодоор биш сүнсээр амьдарч байгаа бидний дотор биелж байна. Ром 8:1. Христийн бүхнийг өршөөгч хайр инэрлийг танин мэдэж Бурхны хүүхэд болохыг чин сэтгэлээсээ хүсэж буй хүмүүс бий. Гэвч тэд өөрсдийнхөө төгс төгөлдөр шинж биш гин зэнийг ухаардаг учраас зүрх сэтгэл нь ариун сүнсээр шинжлэгдсэн гэдэгт эргэлзэх хандлагатай байдаг. Тийм хүмүүст би та нар бүү утар цөхрөхтөн гэж хэлмээр байна. Бид хойштч нэг биш удаа Христийн хөлд цөхөрч алдаж эндсэндээ харамсан гашуудах болов. Бид сэтгэлээр унах ёсгүй. Дайсанд ялагдлаач гэсэн Бурхан биднийг хизээж орхихгүй. Христ биднийг өмгөөлөхийн тулд эзэн Бурханы баруун гарт очиод байна. Христийн хайрч шав Иохан та нарыг нүгэл бүү үлдээсээ химэн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрв хэн нэгний нүгэл үлдвэл эцгийн өмнө бид өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвхт Есүс Христ мөн гэж өгүүлжээ. 1-р Иохан 2:1. Эцэг өөрөө та нарыг хайрладаг гэсэн Христийн үгийг бүү мартагдав. Иохан 16:27. Та нарт өөрийн цэвэр ба ариун шинжийг тусгахын тулд Бурхан та нарын дотор өөрийнхөө дүрийг сэргээхийг хүсэж байгаа юм. Хэрв та нар түүнд захирагдгал юм бол та нарын дотор сайн үлийг эхлүүлэгч Есүс Христийн дахин ирэх өдрийг хүртэл тэр үйлсээ хийсээр байх болно. Хичээнгүйлэн залбирцгаахтун. Итгэл үнэмшлээ батад гацгаахтун. Өөрийн хүчинд итгэх итгэл алдармагт бид цагаагдагчийн хүчинд найдаж бидний сэтгэлийг ангаагч түүнийг алдаршуулна. Христ рүү хичнээн их ойртох тусам сүнслэг хараатанд гурцдах тул өөрийнхөө зам байдлаас төчнөн их дутагдал олж үзнэ. Түүний төгс төгөлдөр шинжтэй харьцуулаад үзэхэд та нарын сул тал уламж тод томрон харагдана. Энэ нь муу ёрийн сүнсний уруу татах хүчин та нарыг эзэнтгэ болж Бурхны сүнсний амьдралыг тэтгэгч нөлөө та бүхнийг сэхэн сэргээж буйг харуулж буй хэрэг юм аа. Өөрийнхөө нүглийг ухаардгүй хүн Христийг үнэнхүү хайрлаж чадахгүй. Христийн ивэлээр өөрчлөгдсөн зүрх сэтгэл түүний тэнгэрлэг зан чанарыг ямагт багтан бишрэх болно. Харин бид өөрсдийнхөө ёс суртахууны өө дутагдлыг олж харахгүй байгаа бол энэ нь бид Христийн зан байдлыг гоо сайхан төгөлдөр шинжийг хараахан таньж мэдээгүй гэдгийг баттай гэрчилж байна. Бид өөрсдөө хичнээн баг өргөмжлөн баг бардамнах тусам аврагчийнхаа цаглашгүй цэвэр тунгалаг ариун сайхан шинжийг төчнөн их үнэлж цэгнэх болно. Нүглээ ухамсарлах явдал нь биднийг ямагт уучирч чадах түүний зүг аргагүй хөдөлнө. Арчаагүй доройгоо мэдэрсэн хүн Христийг өгүүлэн ирэхэд тэр өөрийн сүр хүчийг бэлгэн үзүүлдэг. Бид Бурхны айл дүрийг хичнээн их өгүүлэх тусам түүний зан чанарын тухай төчнөөн бадрангуй сайхан төсөөлөлтөй болж түүний дүрийг төчнөөн бүрэн дүүрэн тусгах болно.